За багсаг ишээс багш орчлон гівдэгч хаслангаас нөхцсөн хаан төгс үзэгсэн таан байр нэгэн их сувгыг үлдгүүлэхэд хөсч нэгэн хүмүүн байр энэ мэд их сувгыг хизээ дуусах болов эс мэдүү хэмээн хоринтой санжаад хойнонд сайтар дуусанд гимшиж хөсний үнээр алтан хогоо үлдгүүлж сурганд зүснээр өнгө муу бөгөөд биеийн өчүүхэн бөгөөтөл дууны аялгаа яруу сайн төгөлдөр төрөө хэмээн номлосон тул бие дүрсэнд энэ мэт болоо хэмээн үл өгүүл хийгээд бие дүрс шалтгаан сайн хийгээд их бүтээгээ сонжих ба түүнээс няцуулахыг амлах тэргүүтнийг үлдэж үл болох болоо гэж. Тэгэхээр хорвоонжиг гэдэг бурхны үед нэг ажил хийж исэн хүн тэгсээх сувраг бүтээгээд нямдаасных нь зориулж одоо хаан сувраг бүтээлэхэд нь элдв янз хэлсэн юм шиг муу шагаад тийм ээ. Тэгэхээр бол тэгж хэлснийхээ үрд бол одоо би муутай тэгтээ дараа сүлд нь гимшээд хон хоргосноор сайхан хоолойтой тийм хүн болторсон гэж. Тэгэхээр нэг буян хийгээд хүн сувраг барих дугуйн сум хийх бурхан бүтээхэд элдв янзаар хэлнэ гэдэг бол одоо тийм зохистой биш байна. Үүнд бас бодолтой хандах хэрэгтэй юмаа гэсэн. Бурхан шүтэн гэдэг нь хүний сэтгэл амгалан болгодог, тэр нутаг орныг сайхан болгодог. Хүмүүс нэг итгэл үнэмшилтэй байх, орон нутгатаа тогтох сайхан бүгдийн одоо шалтгаан болж идэг тийм ээ. Тэгэхээр энэ сургууль шүтэн босгож байгаа дөрөв жоохон элдвэр хэлж байгаа хүмүүс жоохон бодолтой баймар юм шиг байна тийм ээ. Ялангуяа бурхны шишинтэй бол ингэж муушаа сонжиж болохгүй гэсэн. Энэ итгэл бодуулахын сургаалын бүтээх сургаал тийм ээ. За их өгзүр барьж ууд мамшрын биенийг үз хэмээн өргөж. Энэ сайн муу хэр мэд сайн бөгөөс арамбо гаргива бэр өгсөн дөрвөнцэн алтыг өгч авах буй хэмээн өчсөн жуугийн амнаас гэтлэгч мамшрын бид сайн бус үгүй бурхан урлагч дундч хэмээн зарлаг болж оройдоо талба урлан дуусан бүхэнч тэр мэд үлдэх хэмээн гэж. Тэгэхээр бурхан одоо сайхан хөрөг дүрс байхад бол элдв янзаар хэлж болохгүй шүү тийм ээ. Харин энэ бол жаварлаач нь тийм юм да. Тэгтээ бол мансар бол үнэхээр сайхан манчар байна. Мансрын дүрс гэж бодоод тэгээд ингээд залсан гэж. Тийм учраас бурхны одоо хөргийг ямар ч үед бол дээш нь тавих хэрэгтэй, хүнд итгэх хэрэгтэй гэсэн үг тийм ээ. Ер нь бурхан гэлтгүүд хүмүүсийн хөрөг зураг байна уу? Юу энэ тэрийг бол заавал тэгж муушлаад оромжлох шаардлагагүй шүү. Тэгэхээр бурхан дээр бол одоо юу ярих вэ тийм ээ? Яаж бодлоо гэсэн бурхныг бол муулах гэдэг үг зохисгүй юм аа гэсэн. Төрсийг. За тэрний дараа ном 4 нэгнээс дээшид үл бишрэхийг дэвчээ. Дэвтрийг барьцаанд оруулах, худалдан үлдэх, нүцгэн газар ба члэх газар тайлбах, гутал лугаа хосорж үүрэх ба алхах тэргүүтнийг дэвчин ном эрдэнэ мэт бишрэн үлдэх болоо гэж хэлж байна тийм ээ. За буйны содон жамаа сайн зарлиг залахыг үсвээс салгаан хамтдаж бос хоймч босон үлч чадхад алгаа хамтдагваа хэмээн гэж тийм ээ. Тэгэхээр бол 4 шүлгээс одоо дээш номыг үл биширж болохгүй маа. Янз янзын барьцаанд оруулах тийм ээ. Ашиг хонжооны тухайд одоо хөдөлთა арилжаа хийх. За тэгээд элдв нүцгэн газар гэдэг нь одоо хөсөр хаях тийм ээ. Члэх газар гэдэг нь эвдэр чимэрх газар одоо тавьж болохгүй маа гэсэн. За гутал одоо өвд сууцтай бол бас холиод иж болохгүй гэсэн. Тэгэхээр бол дэгтээш нь тавьж хүнд итгэж одоо байх хэрэгтэй гэсэн үг. За жамаа гэдэг лам байна тийм ээ. Бурхны одоо ном ингээд явж явахад бол алгаа хавсраад маш хүнд итгэлтэйгээр ингэж хүнд итгэдэг байсан гэж. Эсвэл босч чадхаа байсан ч гэсэндээ ном одоо залрахад бол үнэхээр хүнд итгэж бол залбираад ингээд байж исэн гэсэн. За жоо айрыг дөөд болсон гэж байна. Айрыг төвдийн газар тийм ээ. За нэгэн таринч түүнийг ном үл сонсоод нэгэн бичээч шүдний хагаар номд дүрххийг үзэж жоо бар эстэж аяа хөрхий үл болох хэмээн зарлиг босноор таринч тэр сүсгэж номыг сонсов хэмээлээ гэж тийм ээ. Тэгэхээр ном сонсож их үед янз янзаар номоо одоо зогсгүй урах янз янзын муу юм дүрхэх тэргүүтэн тийм сүсэг бишрэлгүй байх бол болохгүй маа гэсэн. Шүдөө хаал номоо үзээд ингэ суугаад байсан шүү. Тийм ээ. Тэгэхээр энэ болохгүй гэж жоо бол одоо тийм ай хөрхий гэж тийм шүүрс алдсан байж тийм ээ. Тэгээд анхааруулаад тэгээд номдоо сонсон гэсэн. За Шарваагийн амнаас гэж байна. За ба бүрэн буй бид гэсэн үг тийм ээ. Номонд наадан үгч үл үлдэх буй байна. Юугч үлдэх буй байна. Ном хийгээд ном өгүүлээчд үл бишрэх бэлэг цалгаарахын шалтгаан мөн мунхарсан идэвгүй үгээр боломжоо
үүнийг мухарваас яахан чадах хэмээн зарлиг болов өгч тийм ээ. Тэгэхээр номыг одоо доромжлох, багшаа хүндэтгэхгүй байх, номоо хүндэтгэхгүй байна гэдэг бол одоо оюун чалгарах, номоо ойлгохгүй болохын одоо мунхархын шалтгаан болно гэж хэлж байна. За хуруу буюу маш гарсан тойны тэмдэг төдий барьсан ч үл сэтгэхэд тийм ээ муучлаад гэсэн үл босох ба чиний хийгээд миний хэмээн алагчилж дайсанд үзье хизээ бүгдэд үл үлдэн хургам эрдэнэ мэт одоо бишрэн үлдэх бөгөөд гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бол лам хуургуудыг үл алах чаалах элдийн зар хийх энэ л бас байж боломжгүй юм шүү тийм ээ. Одоо зарим газар чинь тийм ээ манай хэдийн нана хэдийн ингээл одоо лам хуургуудын хооронд нь харгалуулдаг дээд дор нь ялгадаг энэ бол бас болохгүй. Гэтэл бол өөрийн одоо лава ирэмд дараагаар суугаад тэгээ байж хал ам нарт бол яг үнэхээр тийм зохистойгоор одоо алагчааллуугаар санаар одоо хуургуудад хандаж адилхан л одоо хөндлөж тэгэх хэрэгтэй байх тийм ээ. Энэ нь л одоо итгэлийн нэг сургаал байна. За үлэм цамлын дуртгал